За сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар өглөө хөтөлбөрийнхөө хуулийн болонгаар дахин уулзж байна. За өнгөрсөн удаагийнхаа хуулийн зөвлөгөөгөөр би та бүгдтэй төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гарах үндсэн хуулийн эрхийн тухай ярьж өгсөн. За энэ удаагийнхаа болонгаар та бүгдтэй дашчойлын эдтэй холбоотойгоор нэг сонирхолтой зөвлөгөө өгч байна. За хэрвээ та дашчойлын эдийг мэддэг бол ийшээ анхаараарай гэж хүсье. За учир нь дашчойлын эдийн яг чанхаар захиргааны эргийн шүүх гэдэг нэг ийм ойлголт байдаг. Хүмүүсийн зүгээс дашчойлын эдийг мэддэг бол учир захиргааны эргийн шүүхийн тухай мэддэг. Тэгэхээр би та бүгдээ захиргааны эргийн шүүхийн ач холбогдлын тухай товч зөвлөгөө өгөхөд бэлэн боллоо. За Монгол улс бол 1992 оны үндсэн хуулийг батлаад энэ үндсэн хуультай 18 эрхийг бол зааж өгсөн. Эдгээр эрхийг хангагдж байгаа юу үгүй юу гэдгийг хангаж байгаа үгүй юу гэдэгт хариу өгдөг газар бол өөрөө энгийнээр захиргааны эргийн шүүх байдаг. Монгол улс захиргааны эргийн шүүхийг 2002 онд хуулийг батлаад 4 оноос бол хэрэгжүүлж хийсэн. За бид бүгдийн мэддгээр газар, төрийн алба, тусгай зөвшөөрлөлтөй холбоотой ихэнх маргаанууд бол захиргааны эргийн шүүх дээр очиж хянан шийдвэрлэгддэг. За хүмүүс бодохдоо бол захиргааны эргийн шүүх гэхээр их л хаалттай, ороход хэцүү, хүнд тийм газар байдаг гэдэг иргэдийн төсөөлөл бол байдаг. За яг боддоор ажиллаа хийгээд явж байгаа захиргааны эргийн шүүх гэдэг бол иргэдэд нээлттэй таны эрх үүргийг танд ойлгуулсан, ямар эрхийг чинь яаж хамгаалдаг гэдэг зөвлөгөө мэдээллийг өгдөг ийм газар байдаг. За хэдүүлээ нэг жишээ аваад үзье л да. За өмнө нь бид нэг газартай холбоотой жишээ авч ирсэн тийм. Хэрвээ та газартай холбоотой хүсэлт бичиж өгөө танд 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй. За тэгээд мэдээж та гомдол гаргаад дахиад иймхүү 60 хоногийн хугацаа бол явсан. Үүний дараа яах вэ гэдэг асуулт тань гарч ирнэ. Өмнөх дугаар дээр бол би шүүхэд хандна гэдэг агуулгаар бол дууссан байгаа. Тэгвэл тэр шүүхийн процесс нь хэрхэн явдаг тухай та бүгдээ товч мэдээлэл хүргэе. Та өмнөх процессүүд юу болсон тухай захиргааны эргийн шүүхээс буюу захиргааны хэргийн анхан шатны шүүхийн сайт руу н ороод хэмжлийнхэн загварыг аваад тэр загварынхаа дагуу за би 2026 оны 6 сарын 20-ны өдөр бол анх хүсэлт гаргасан. Гэтэл миний энэ хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлээгүй. За би эннийхэн дагуу давзаалт гэсний шүүхэд хандсан. Давзаалт гомдол гаргасан. Давзаалт гомдлынх нь хариу бол надад ирээгүй. Ингээд нийтдээ 60 хоногийн хугацаа мань бол дууссан байна гэдэг утгаа бичээ захиргааны эргийн шүүхэд бол та өөрийн биеэр болон төлөөлөгчөөрөө дамжуулаад аваачдаг. За ингэж аваачж өгөх байршил нь бол Улаанбаатар хотын хүрээнд бол нийслэлдэх захиргааны эргийн анхан шатны шүүх буюу дашчойлын эд гэсэн үг. Та дашчойлын эд яг чанх ард барилга захиргааны эргийн шүүхтэр бол энэхүү материалаа аваачих боломжтой. За тэг ингээд материалаа аваачид өгөхөр чинь танд лавлгаа мэдээллийн ажилтан буюу үүдэн дээр за та яах гэж байгаа вэ гэдэг агуулга тайлбарлана. За энэ дээр та ийм очиртоос юм а би хаана яаж бүртгүүлэх үү гэдэг агуулгаараа та бүртгүүлж болно. Ингээд бүртгүүлэхэд бол танд мэдж явах ёстой нэг зүйл бол тэмдэгтийн хураамж гэж ойлголттой байдаг. За иргэний эргийн шүүхтэр бол нөгөө төлбөрийн хэмжээнээсээ хамаарат тодорхойлж гардаг бол захиргааны эргийн шүүхтэр гол ерөнхийдөө таны мэдж явах ёстой зүйл бол 7200 байдаг. Өөрөөр хэлбэл та 7200 мянган төгрөгийг өгөөд тэр шүүхтэр бол хэрэгээ үүсгэж болдог. За ингэснээр та тухайн хэрэг чинь анхан шатны шүүхийн процесс руу орчихно гэсэн. За ингээд та өөрт байгаа мэдээлэлээ өгөөд өөрт байгаа холбогдох материалуудаа захиргааны эргийн шүүхтэр аваач өгсөний дараагаар бүртгэл мэдээллийн ажилтан бүгднийг нь бүртгэж аваад холбогдох цахим систем рүүгээ оруулаад тэгээд дараагийн шүүхийн процессын ажлууд бол эхэлдэг. За хамгийн түрүүнд бол шүүхээс танд 7-оос 14 хоногийн дотор хандаад танд захиргааны хэргийг хэрэг үүсгэх үгүй. За хэрэг үүсгэж байгаа тохиолдолд захиргааны процесс хуулийн 54.1-1-ээс 54.1-8 заасан шаардлага гэж байдаг. Энэ 8-ын шаардлагыг таны өгсөн хэмжлэл хангаж гин үү үгүй юу гэдэг дээр чинь захиргааны эргийн шүүхээс өөрсдөө хянан үзээд эргээ танд хариу өгдөг. За хэрвээ хариу өгөхдөө за таних захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-1-ээс 54.1-8 заасан энэ заалтыг нь хангаагүй байна. Ийм учраас та энэ заалтаа хангуулад эргээд хандаараа гэдэг шүүх зөвлөн туслах чиг үүргийнхаа хүрээнд танд холбогдох тайлбаруудыг нь хэрхэн яаж энийг хангах үү гэдэг зөвлөлүүдийг өгдөг. Ингээд та 14 хоногийн хугацаанд тэр алдаагаа засаа дахиж шүүхэд хандах бол боломжтой. За ингээд шүүхэд та дахиж хандаад захиргааны эргийн шүүхээс захиргааны эргийн хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарах юм бол хариуцагч талдаа хариу тайлбарыг нь гардуулаад захиргааны эргийн шүүх өөрөө нотлох баримт цогцолох үе шат руугаа ордог. Танд магадгүй төрийн байгууллага мэдээлэл өгөөгүй гэж болно. Энэ тохиолдолд захиргааны эргийн шүүх өөрсдөө төрийн байгууллага руу хандаад ийм нотлох баримтаа ирүүлээ гэдэг зүйлийг нь хангадаг. За ингээд нотлох баримт бүрдүүлсэний араас хэд хэдэн процессын ажлууд явдаг. За жишээлх юм бол урьдчилан
урьдчилан хилцүүлэг бодог. Урьдчилан хилцүүлэг болоод шүүх хуралдааныг товлон зарладаг. За ингээд үүний араас захиргааны нэрийн анхан шатны шүүх хуралдаан болдог. Тэгээ шүүхийн шийдвэр чинь гардаг. За эдгээр процессыг дамжснаар та нөгөө хамгийн анх өгж исэн захиргааны нэрийн хамгийн анх өгж исэн газартай холбоотой хүсэлтэн дээр чинь ямар хариу өгөх ёстой байсан бэ? Хуулийн дагуу гэдэг энэ хариуг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлээд төрийн байгууллага үндсэлтэй шийдвэр гаргасан юм уу? Төрийн байгууллага шийдвэр гаргаагүй юм уу? Төрийн байгууллага ямар шийдвэр гаргах юм гэдэг эдгээр асуултынхаа эцсийн хариултыг нь та бол гаргах боломжтой байдаг шүү. За хэрвээ магадгүй танд захиргааны нэрийн шүүхээс 54.1-1-ээс 54.1-8 заасны дагуу урьдчилан бүрдүүлбэр хангаагүй ч юм уу эдгээр хүрээнд та үнэхээр одоо өөрийнхөө хүрээнд мэдэхгүй асуудал гараад яг мэргэжлийн тусламж зөвлөгөө шаардлагатай байх юм бол холбогдох хууль ч өмгөөлч нараас мэргэжлийн зөвлөгөө авахыг бол зөвлөж байна. За тэгээд яг захиргааны нэрийн шүүхийн процессор ороод үзэх юм бол танд ямар мэдрэмж төрөхөө гэх юм бол миний эрх хэрэгчлөөг энэ газар чинь хамгаалдаг юм байна. Шүүх эрх мэдлийн байгууллага гэдэг чинь хүн болгоны одоо ярьдаг шиг зүйлээс тис ондоо зүйл байдаг юм байна. Тань зөвлөн тусалд юм байна. Таныг мэдээлэлээр хангадаг юм байна. Таны эрх хэрэг чөлөөг чи хамгаалахын төлөө холбогдох үйлдэлүүд идэв юм байна. Шийдвэр гаргадаг юм байна гэдэг энэ одоо мэдрэмж болон мэдээллийг бол та өөрөө процессд оролцоод явж байхдаа авдаг. Ийм учраас хэрвээ танд газартай холбоотой, төрийн албатай холбоотой аливаа нэгэн маргаан гарч исэн бол захиргааны нэрийн шүүхтэр очиод өөрийнхөө эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж үзээрэй гэдэг энэ зөвлөгөөг бол өгч байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.